За өнөөдөр орон нутгаас сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч 800 эмэгтэйчүүд цугласан байна. Тэгээд өнөөдөр энэ 2 өдрийн хугацаанд бид нар яг энэ эмэгтэй төлөөлөгчдөө тулгамдж байгаа асуудлуудыг нэлээд сайн сонсоод нэгтгэхэд тэгээ эндээс гарч байгаа тэр үр дүнг шийдвэр гаргалтанд тусах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө эмэгтэйчүүдтэйгээ уулзч байхад хэд хэдэн асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт орон нутгийн сонгуулийн тухай хуулинд орон нутгийн эмэгтэйчүүдийн квот нь 20%-аараа байгаа. Тэгэхээр энийг бид нар 30 одоо цаашлбал 40% хүргэх шаардлагатай. Үүнээс гадна бас одоо саналын хуудсан дээр эмэгтэйчүүдийн нэр нь дандаа оруулж бичигддэг тийм ээ. Тэгэхээр одоо эрэгтэй эмэгтэйгээр сөүлжлүүл саналын хуудсан дээр оруулах шаардлагатай. Бид нар цаашлаад бас их хурлын сонгуулийн 40% квота хамгаалж үлдэх ёстой гэсэн нэг асуудал байна. Хоёрдугаарт төлөөлөгчид маань одоо ямар ч урамшуулал байхгүй байгаа. Тэгэхээр энэ урамшууллын асуудлыг бол эмэгтэйчүүд маань нэлээд ярьж байна. Гуравдугаарт захиргааны нэгжийн удирдлагын тухай хуулиар төлөөлөгчөөр сонгогдсон эмэгтэйчүүд маань төрийн албанд бас ажиллах боломжгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ төлөөлөгч маань ямар ч орлогогүй тэгсэн мөртлөө одоо иргэдийн хурлын төлөөлөгчд гээд ингээд ажиллах шаардлагатай. Эргээд нөгөө төрийн албандаа ч ажиллаж болохгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр эдгээр зүйлийг бид нар энэ хууль эрхцэн орчиндөө засаж залруулах ёстой гэдэг ийм зүйлүүд бол эхний ээлжинд харагдаж байна. Тэгээ 2 өдөр хуралдаж хилцүүлгээ хийсний эцэст бас нэлээд тодорхой болох байх гэж бодож байгаа. Гүшинэ бас нэг асуулт байна. Өнгөрсөн баасан гарагт улсын хурлаар урлагийн одоо импортын татварыг сэргээх хуулийн төслийг унгаачлаа. Тэгэхээр одоо эндээс ер нь тариаланчид ямар хэн нөхцөл байдал үүсэхгүй. Тариаланчид, үйлдвэрлэгчид за маш хүлээлттэй байсан. Засгийн газрын бодлого шигсэн бас тариаланчдыг юмаа тарьжээ гэсэн бодлого төвшүүлсэн гэж ойлгож байгаа шүү. За ерөнхийдөө маш харамсалтай тийм шийдвэр улсын хурлын олонхоор шийдвэрлэгдээд ингээ гарчлаа л да. Тэгээд миний хувьд өөрөө яг газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүний хувьд одоо 1500 тариаланчид байдаг. Эдгээр хүмүүсийн маань одоо хувь тавилан нэлээд одоо хүнд болж байна. Тэгээд мэдээж одоо нийгэмд тариаланчдын маань тариалангийн газар нь байгаа. Өөрсдийнх нь бас тариалах нөөц болцоо байгаа болохоор энэ хүмүүс маань одоо ерөөсөө гадагшаа хятад руу экспортлох рапсын тариалал одоо хийгдэд явна гэсэн үг. Тэгэхээр Монголынхоо энэ эрүүл сайхан хөрсийг ашиглаад гадны хүмүүсийн хүнс хоол бэлдэх ийм нөхцөл байдал руу шилжиж гин гэсэн үг болж байгаа. Тэгэхээр яг хөө цаашид энэ дээр бол одоо нэгдүгээр ерөнхийлөгчийн хоргийг бид нар бас нэлийн харж хүлээж ийн тариаланчид маань энэ хүнсний аюулгүй байдлын одоо энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн санаачилсан ерөнхийлөгч маань одоо биднийг хамгийн эцсийн найдвар боллоо гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ерөнхийлөгчөөс одоо хориг тавих байх гэсэн юм хүлээлттэй байгаа. Тэгээ яг одоо энэ тариалангийн үе тариаланчид маань аль хэдийнэ нөө юу тариалах вэ гэдгийг тогтоод тэрийгэ бэлтгэл ажиллаадаа гараад одоо эхэлсэн байх хэрэгтэй байдаг. Гэтэл одоо ингээд цаг хугацаа алдаад байна л та. Энэ дээр бол нэлээд санаа зовж гин. Тэгээд тариаланчид маань бол төрийн албанд ажилладаг хүмүүс биш шүү дээ. Өөрсдөө баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид нэг талаасаа нөгөө талаасаа монголчуудаа бас яг Монголынхаа хөрсөнд ургасан тэр талах тариагаар хангаж өгдөг юм хүмүүс байгаа. Тэгээ хэдийгээр одоо нөгөө гурилын үйлдвэрүүдэд асуудал байна гэж яриад байгаа боловч үйлдвэрүүд маань уулын тухай үед бид нар ч гэсэн одоо үнэ доктортой барих тал дээр анхаарнаа, хамтарч ажиллана гэдэг зүйлийг яриад ийсэн. Тэгээд тэр одоо улсын магадлал итгэмжлэгдсэн олон улсны стандартын лабораторийн байгуулж өгөө тэн дээрээ хяналтаа тавиад тэгээд одоо үйлдвэрүүдтэйгээ яриад тохирчих юм бол болох байсан асуудал бидний одоо энэ гурилын үнийг бууруулах шийдэл нь буруу болчиход байна гэж би бол үзэж байгаа. Тийм. Ягаад Оросын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадахгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг одоо унгаасан гэхүү цөөхөн гişүүд ярьж байна л да. Манайх шиг ийм жижиг одоо зах зээлтэй газар тэр том зах зээлд нийлүүлж байгаа үйлдвэрүүдтэй өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Наад зах нь банкнаас зээл авахд энэ манай тариаланчид хэдийгээр хөнгөлөлтөө нөхцлөөр зээл авж байгаа боловч Оросын болон энэ гадаадын том тариаланчид бол бүр 1% хүүтэй зээл авж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө зээлийнх нь төвшин хүртэл ингээд өөр байна тий. Хоёрдугаарт ийм том зах зээл рүү нийлүүлж байгаа хүмүүс чинь хэмжээний үр ашиг буюу economies of scale гэдэг зүйлийг одоо өөрсдөд нь давуу тал байж байдаг. Тийм учраас бид нар энэ хүмүүстэй өрсөлдөх ямар ч боломжгүй.
бидний хувьд болохоор чанартай, эрүүл, органик хүнсээр хангах ийм л одоо давуу тал байгаа. Тэгээд Япон улс хэд ч л одоо цагаан буудаа хамгийн үнэтэй цагаан буудаатай тэгсэн мөртлөө квотын одоо ийм бодлоготой явж байгаа штэ гаднаас бид нар 40%-ийнхаа л будааг импортлон 60%-ийг Японд хариаланч тарина гэж ийм квот тавьсан байдаг. Тэгэхээр улс орнууд бол энийг бодлогоор авч явдаг. Тэгээд цаана том эдийн засгийн бас нэг зүйл нь нөгөө баялаг бүтээгчид ажлын байр бий болгож байгаа татвар төлж байгаа хүмүүс шүү дээ. Тариаланчдыг бол татвараас хөнгөлөөгүй тийм ээ. Тэгэхээр энэ талаа ч гэсэн харсан том зургийг харах юм бол бид нар тариаланчтай дэмжихээс өөр аргагүй. Өнөөдөр Монгол Ардын намын баг хурал 15 дахь хурал дахь 5 гарчээ. Хамтсан засгийн газар цаашид энэ хэвээр байх үгүй юу гэдгийг шийдэхэр байна. Тэгэхээр яг энэ үүсэж байгаа нөхцөл байдал дээр та бас ямар байр суурьтай байна вэ? Баг хуралд ямар байр суурьтай оролцсон? За жил хүрэхгүй хугацааны өмнө манай Монгол Ардын намын баг хурал хамтсан засгийн газар байгуулахын зүйтэй гэдэг шийдвэр гаргаад одоо ихтгэл олгоод ингээд явсан. Тэгээ одоо жил хүрэхгүй хугацаанд бид нар ажиллаж үзлээ. Хамтарч байгаа намууд маань нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байна. Дотроо ингээд хагаралтай байгаад байна. Намын арчилсан намын бүлгийн дарга бол бид нар хамтрах ёсгүй гэдэг байр суурьтай байна. За мөн одоо хүн намын зарим нэг гишүүд байнгын орон дарга ч гэсэн хамтрах ёсгүй гэдэг ийм байр суурьтай байгаад байна. Тийм учраас хамтарч байгаа хүмүүс маань одоо нэг тал нь ингээд хамтрыгээ нөгөө тал нь хамтрахгүй гээд байгаа ийм нөхцөл байдал бол бид нар бас нэг зүйл бодох ёстой. Тэгээд ч юу н үндсэн хуулиараа ч гэсэн дангаараа бид нар олох болсон юм чинь засгаа байгуулад явах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд харж үзлээ. Гэхдээ бас болохгүй юм зөндөө байна гэж харж байгаа. За баярлалаа.